Няшрамника муучин байна. За бичлэгээр уулзалгүй бодсон байна. За маш завгүй цаг хугацаа өнгөрүүлж байна. Та бүхний хувьд ч гэсэн өдөр хоног маш хурдан өнгөрж байгаа гэж бодож байна. 2025 оны бүр тал нь өнгөрч байна. За та бүхний гаргасан шийдвэр зорилт хэрхэн биелэгдэж явж байна. За миний хувьд ч гэсэн өдөр бүр суралцаар байна. За бүгдээрээ 6000 улаа болсон байна. За бүгдэнд нь маш их баярлалаа. За YouTube сувгийн маань дэмжиж сав таарсан хүмүүстээ дахин нэг удаа талархснаа илэрхийлье. За миний хувьд болохоор кино задлал нь хийгээд одоо савын араас хөөсөнгөө. За академик монгол хэл дээр энэ Adobe-ийн програмуудыг одоогийн байдлаар Photoshop-ийн 39 хичээл, Premiere Pro-гийн 18 хичээл, за DaVinci-гийн 3 хичээл. За ямар ч тач өөрийнхөө суралцсан академик зүйлсүүдийг за монгол хэл дээр буулгаад за одоо сурагч нартаа, оюутнуудад эсвэл монгол хэл дээр эдгээр зүйлсүүдийг үнэгүй сурах гэсэн хүмүүс зориулаад академик бичлэгийг YouTube сувгад маань оруулсан байна. За одоогоор бүр 126 видео оруулсан байна. Шинээр YouTube сувгийг маань үзэж байгаа хүмүүс болохоор гайхаж байгаа. Ямар төрлийн бичлэг оруулах юм бол би та бүхэнд өөрийгөө богинохон танилцуулаад бас цаашдаа ямар бичлэг оруулах талаараа за төлөвлөгөөгөө хэлье. За миний хувьд болохоор BAA буюу Broadcast, Adobe, Apple гэсэн 3 төрлийг сонгож аваад за энэ YouTube сувгад бичлэг оруулна гэж төлөвлөөд одоогоор 126 видеог оруулсан байна. Adobe гэдэг програм болохоор энэ бол медиаг тэр чигээр нь бадцсан байгаа гэж хийж болно. За видео, зураг бүхий зүйлс дээр болохоор одоо Adobe програмуудыг бүгднийг ашигладаг байгаа. За дээр нэмээд B буюу Broadcast. За ер нь яаж миксинг хийх үү? За ямар микрофон сонгох үү? Яаж саунд рекорд хийх үү гэдэг ч юм уу. За ямар ч тач дуутай холбогдлолтой маш олон зүйлсийг та бүхэн бэлтгэж хүргэхээр төлөвлөж байна. За broadcast-тэй холбогдлолтой бичлэгүүд маань болохоор за ямар ч тач баагаар ороод явах болно. За гуравт нь болохоор бас нэг A байгаа шүү дээ. Тэр нь болохоор Apple байгаа. За одоо миний үлдсэн хугацаанд болохоор Apple-тэй холбогдлолтой бичлэгүүдийг маш их оруулах гэж байна. За яагаад тэгэхээр миний хувьд болохоор алюмины аршилтаа гэхдээ Apple-ийн бүтээгдэхүүнийг бүгдийг хэрэгэлдэг баг донцсон гэж хэлж болно. За монгол хэл дээр Apple-ийн бүтээгдэхүүнүүдийг хэрхэн одоо детальжилж ашиглах талаар бичлэгүүд маш ховор байдаг. Бүр маш ховор байдаг. За солонгос хэл дээр ч юм уу англи хэл дээр зүгээр өөрийнхөө асуухыг мэдхийг хүсэн зүйлсээ хайх юм бол маш олон YouTube руу зөвхөн Apple-ийн бүтээгдэхүүнүүдийг танилцуулах, доторх settings-ийг хэрхэн тохируулах талаарх тийм бичлэгүүдийг маш их оруулдаг. За монгол хэл дээр энэ жоохон дутагдaltaй байдаг учраас за Apple-ийн бүтээгдэхүүнүүдийг миний хувьд MacBook Pro, Air, iMac, Mac Mini, AirPod, iPhone, за Apple-ийн бүхий л бүтээгдэхүүнүүдийг миний хувьд маш олон жил хэрэглэж байгаа учраас за тэдгээр сурсан үтсэн зүйлсүүдээ за монгол хэл дээр short маягаар маш богино хэлбэрээр та бүхэнд бичлэг хүргэх болно. За үлдсэн энэ 2025 оны хагас болохоор ихэвчлэн Apple-тэй холбогдлолтой контентуудыг маш их бэлтгэж оруулахыг төлөвлөж байна. За тийм учраас хажуугаар нь бас Adobe-тэй холбогдлолтой за янз бүрийн broadcast-тэй холбогдлолтой бичлэгүүдийг оруулаа явах болно. За та бүхэн санаарай. Миний entertainment юм уу зүгээр үзээд баярлаад нээгээд уйлдаг ч юм уу. Тиймэрхүү зүйлстэй холбогдлолтой бичлэгүүдийг оруулахгүй илүү жоохон академик буюу одоо бөксөрөө санал дээр суугаад компьютерээр ард эсвэл яг академик суралцах тийм холбогдлолтой бичлэгүүдийг маш их оруулж байгаа. За тийм лаг бол биш. Би сурсан зүйлсээ илүү та бүхэнд ойлгомжтойгоор хичээл болгож бэлдээд та бүхэнд бичлэг болгож хүргэх нь надад илүү ихээр сурсан зүйл маань баттдаж үлдэж байгаа бас арга гэсэн үг. За тийм учраас бүгдээрээ хамтдаа эдгээр зүйлсүүдийг сураад явъя. За яагаад монгол хэл дээр ийм төрлийн контент бүтээгч ютубер байж болохгүй гэжтэй. Зүгээр геймер эсвэл кино задлан ч юм уу тиймэрхүү зүгээр үзээд цагийг зүгээр нэг цаг нөхцөөдөг тийм бичлэгүүд биш. За илүү үзээд суралцдаг тийм бичлэгүүд за ийм ютуберууд маш олон болоосэй гэж хүсэж байна. За миний хувьд кино задлал нэг 10 янзын кино задлал хийчих юм бол угаасаа маш их болно. За Монголд болохоор угаасаа кино задлал тэр чинээрээ хүмүүс тийм одоо хит эмээ гэж хэлж болох юм болов. Ямар ч тийч кино задлан буюу залуу хүүхдүүд
одоо өөрийнхөө яг суралцдаг одоо анхаарал төвлөрдөг яг гой үе дээрээ зүгээр entertainment юм маш их үзээд байгаа. Уг нь миний хувьд болохоор за залуу байх үедээ илүү академик зүйлсийг сураад хөгжих гэсэн тийм майндсеттэй. Тийм учраас академик юм YouTube нээгээд за та бүхэн бичлэгийг оруулаад явж байна. Instagram хаяг маань ч гэсэн 2000 follow давсан байлээ. За Instagram-аар ч гэсэн миний хувьд маш олон мэдээллийг хүргэх учраас за хэрвээ Instagram-ыг дагмаар байгаа хүмүүс энэ хаягаар ороод ирээрэй. За миний хувьд story-гоор дамжуулаад бас хэрэгтэй зүйлсүүдийг та бүхэндээ хүргэх болно. За ямар ч тач та бүхэн маш их дэмжиж өгөөд лайк дараад, комент бичээд дэмжиж байгаад маш их баярлалаа. За та бүхний энэ дэмжлэг байгаа учраас л YouTube цаашдаа ер нь бол сайн хийгдээд явагдана гэж бодож байна. За тийм учраас та бүхэн маш их баярлалаа. За миний хувьд сая энэ 5 сарын 24-нд амьдралдаа анх удаа 42 км-ийг гүйж барайнда орж за медаль авсан байгаа. За маш олон зүйлийг ухаарсан, мэдэрсэн, уйлсан. За ер нь бол хязгаараа давсан ч гэдэг ч юм уу олон зүйлийг мэдэрсэн цаг хугацаа байлаа. За гүйлттэй холбогдлоо бичлэгийг за дараа нь та бүхэндээ нэг бичлэг болгоод оруулах болно. За тэгвэл удахгүй бүгдээрээ илүү академик гоё бичлэгүүдээрээ эргээд уулзцгаая. За одоо цаг бас гайгүй болсон учраас тогтмол бичлэгээ оруулаад явахыг бодноо. За энэ YouTube маань би ажлынхаа хажуугаараа зөвхөн хоббигоороо хийж байгаа учраас за бичлэг маань бас цагтаа орохгүй тиймэрхүү үе зөндөө байна. За ямар ч тач одоо 100 бичлэг хийсэн мөртлөө сурахгүй байна. Тэр хэмжээгээр цаг их зарцуулагддаг учраас за дараагийн бичлэгээр илүү чанартай контентуудыг та бүхэндээ хүргэх болно. За тэгвэл дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Аньян.